2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцвэрлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус шинжилэн тогтоосон байна. Засгийн газрын 2012-оос 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүрэхээр тусгасан. Тэтгэврийн энэ нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306.2 мянган төгрөг хүрч засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байгаа юм байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг өмнө нь засгийн газрын 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолоор 20-с 22 мянган төгрөгөөр тус нэмэгдүүлж байсан юм а. Тэтгэврийн хэмжээс үл хамааран тэтгэврийг мөнгөнд дөнгөөр 21 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 251 мянган төгрөгт хүрч байна. За мөн тэтгэврийн дундаж хэмжээ 306 мянган төгрөгт хүрлээ. За энэ одоо өнөөдөр бол манай ахмадуудын хувьд бол бас өссөн үлээж ирсэн шийдвэр. За ингэснээр бол өнөөдөр Монгол Улсын 2012-оос 2016 онд дэвшүүлсэн одоо зорилтод тэтгэврийн дундад хэмжээг одоо 300 мянган өргөнэ гэсэн зорилтыг бол хангаж өнөөдөр тэтгэврийн дундад хэмжээ 306 мянга боллоо. Түүнчлэн хуралдаанаас нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлж байгаа юм байна. За Монгол улсын боловсрол